Өглөөний мэнд өглөөсөө дөгөрцөө лимонтой ус уух чинь. Тэгээ бичлэг хийж явахдаа ярьж амжихгүй мөн. Яг цэцэрлэгт явдаг цаг нь болохоор хүүхдийн амийг бэлдээд хүүгээ хувцлаад. Манай хүүхдэд би нууцаа ингээ орхицсон чинь нэг юм л хийгээд энэ гэсэн чинь зөвхөндөө бахан машинуудаа хийцэн мэл. Тэгээ харуулж байна. Тэгээ хүүгээ гутлын өмсгөөд хүлээж агараа гэж хэлээд. Тэгээ та нар хүүхдтэй яадаг вэ? Хоёр хүүхдтэй болохоор нэгийг овцлаад, дараа нэгийг овцлаад гарах гэсээр итэл би бараг цаг гарны өмнө босдог байхгүй. Тэгээ миний хүүхд ч өөрөө гутлаа өмсчихдээ. Тэгээ яг дүүтэй болохоор тэгээд бас хэрхэлмээр санагдаад идэм шиг байна. Тэгээд өөрөө цүнхээ үүрнэ гэдэг амар хөрхөн. Өөрөө цүнхээ үрдээ. Тэгээ хүлээж агараа гэлцэн ч. Баяртай явлаа л гэдэг. Тэр баяртай гэдэг. Тэгээ одоо жижигний хувцландаа. Хувцлагаас өмнөөс өөрийгөө хувцлаад. Дараа нь жижигний хувцлахгүй бол халууц чинь. Тэгээ жижигний хувцлж чинь. Тэгээ үрээд. Тэр өдөр болгон л ингэж гартдаг дөө. Үрээд гарах нь амар идэм а тэрэн дээр тавьж гарснаас энэ хоёрын оронд ойрхон болохоор гараад ирсэн. Машин үлээж. Тэгээ ороод ирсэн одоо Германы одоо гэрээ цэвэрлэндээ хувцас угаахад. Гэрээ цэвэрлсэн. Одоо багаас ирэхээр гарч дэлгүүр орно. Лоттой дэлгүүр. Жохоо алхам л та тэгэхээр салхилангаа жохоо алхах тийм үү гэж бодоод. Тэгээд миний хэрэгэлдэг тос тэндэдэг байхгүй юу? Тэгээд очиж тос аавна. Биеийнхаа тосыг явна. Тэгээ явж идэл манай нөхөр тарж байгаа хаа. Тэгэхээр нэг цог хоол идэн гээ ярьсан ба. Тэгээд хоол идэндээ. Хаарч тийдэг үү? Нөхөр амархаар л гадуур гараал. Тэгэл нөхөр амархаар л ер нь бол эсвэл эртмэр тааруул гой хоол идээл. Тэрнээс шүн бол гэртээ тэгэл бэтгтэй. Нөхөр амархал хамгийн гоё те. Ичшээ бол гой гадуур хүүхдүүдтэйгээ тоглож моглол. Тэгэхгүй бол тэгэл өдөр гэрт яг өглөө босвол гэрээ цэвэрлээл. Тэгэл хинээс шагнал тэгэл нэг их те. Өглөө босвол хүүхдээ бол миний бол өглөө яг ажлын 5 хоногт бол өглөө 8 би бол 7 хоногоос ирчихдээ. Тэгээд манай багмаас ирээд тэгээд хамгийн сүүл манай томоос ирдэг байхгүй. Тэгээ хүүхдийнхаа юмыг янзлаад тэгээ байж байгаад хүүхдээс ирээгээд тэгээд яг 7-8-аас 9 хооронд бол бужигнаал өнгөрчихдээ. Хүүхдээ өндгийн шарж өгвөл жоох юм идэлгүй гарахаар жоохон сонь сандаад. Гэхдээ заримдаа идтгүү л тэ хийгээд өгөхөр идэхгүй гэдэг. Тэгхгүйсэн ч хамаагүй юм хийж өгөхгүй л нэг сонин санагдаад байт. Тэгэл хүүхдээ гаргаж өгчөөд тэгээ нэг кофе уучаал тэгэл орж ирэл гэрээ сайхан цэвэрлээл. Тэгээл яг л нэг хэвийн заримдаа тэгэл нөхөр өдөрөг эрт тарах ч юм уу эсвэл амарсан үед бол тэгэл гэр цэвэрлэхгүй шүү дээ. Тэгэл яг аяа шамгаал юм. Тэрнээс шиг хогоо шүрдэж мөрдөж тэхгүй яг нэг тэгээд тэгэхгүй дээ тухтай байлгахыг хичээ. Тэгээ 2 оны одоо өнөөдөр чинь тавтаг өдөр байхгүй. Тэгээ багсаа битсэн сайн оногч амраш цэцэрлэгэн. Тэгэл ер нь аль тоглоом яг тэгэл сайхан 2 оноо бол тэгэл тоглолт. Лаав намруул далаа налаа орол. Ер нь бол амарсан өдрөө оройч өдөрч заавал ер нь бол гартыг их цаг маг ч юм уу уулан талхах ч юм уу заримдаа тэгэл. Одоо энд өвөл болцсон хэмээнд бол хамаагаа л та. Тийм болохоор тэгэл. Тэгээ заримдаа хойлохноо байхад залхуур наа гарахгүй битэн шин. Өдөр тэгээ манай хөт чинь өглөө 9-оос яваад 4-өөс ирдэг байхгүй юу. Тэгэл тэгжидэл болчт юм дөө цаг нь. Тэгээ тиймэрхүү захуугтай сэрхээр нь хүлчээд тэгээ гараад үлдсэн. Тэрс гараад явчихин. Кофе авчлаа. Латте ороод ой гэж бодсон чи.
ясангүй. Чадахгүй уумаар санагдаад өглөө нь ууж амжаад болохоор. Хэргэлдэг энэ ахгүй. За би чимнэх байна уу? Байна. Биний хэргэлдэг ахгүй. Энэ арай өтгөн, тэгээ энэ арай шинхэн. Тэгээ 72 цагийг бараг барьдаг ахгүй. Амар гончтой. Очихлаа. Дашаа юм горч скрап өгдөн. Манай нөхөр таарсан гинэ. Энд хоол идэх нь гараад өгөх газар идэх нь. Энд тэндгүй гоё шинжлэх уур амьсгал ороод гоё юм аа. Тэгээ юу идэх үү гэж бодож байгаа манай хажууд л шинээр энд Тэжи Купогийн газар нэгтсэн. За ороод ирлээ. Юунаас энийг авсан. Тэжиг авчлаа. Тэгээд скраб аваад юуны скрабаас нэг хэдэн маскууд авсан. Тэгээд гяс амжиж усанд ороод нэг маск тавих гад хүүгээ эргээс нь өмнө гээд маск тавиад байж гин. Та нараас тэгдэг үү? Цаг олдвол гяс өөрийгөө нэг жоохон яахгүй бол дараа нь гэвэл угаасаа амждаг юм уу? Энэ хүртэл үзсэнд баярлалаа.